Монголын эрэлт ирээдүй болсон хүүхэд багчууд хүсэл сонирхлоороо дуртай спорт, урлагаар хичээллэж өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна энэ хүсэл сонирхлоор нь дамжуулж эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил боловсролд анхаарч байна. Урлаг соёл спортоор хичээллэх нь хүүхдэд ямар ач тустай, ямар өөрчлөлт ордог талаар эргэлт цэгийн сайт боддоор харуулахаар дөрвөн ирээдүйн нэвтрүүлгээ эхлүүлж байгаа лээ. Энэ буландаа төгөлдөр хуур, морин хуур, балет, тахивандогоор хичээллэж эхэлж буй дөрвөн хүүхдүүдийн нэвтрүүлгийн оролцогчоор урьлаа. 2 дахь удаага балетаар хичээллэж буй аялгау охин, 2 сар тахивандогоор хичээллэж буй бэлгүүн хүү, төгөлдөр хуураар хичээллэж байгаа 5 настай номон сундар охин, үндэсний хөгжмөөр хичээллэж байгаа ануудэр гэсэн 4 хүүхдийн бэлтгэл дээр очсон юм а. 4 хүүхэд маань 3-аас 8 настай бөгөөд бүгд урлаг спортод анхны гараагаа тавьж байгаа юм. Энэ хүүхдүүд маань урлагаар хичээлснээр хэрхэн төлөвшөж, хөгжиж, дэвшиж буйг сарын дараа дахин харуулах болно. Эхлээд би төгөлдөр хуурын сургалтад 4 настайгаасаа эхлэн хичээллэж буй номон сундар охины бэлтгэл дээр очсон юм а. Номон сундар 5 настай. Төгөлдөр хуурын сургалтад 4 настайгаасаа хичээлсэн ч удалгүй завсардаад ахин суралцаад 2 сар болж байна. Манай бусад хүүхдүүдээс туршлагатай ч хаяада алддаг шүү гэж сануулав. Саяхан төгөлдөр хуурын бэлтгэл дээрээ шаарласандаа уйлсангийн шүү. Би мэдгүй байсан юм аа. Мартаад пианого. Номон сундар маань төгөлдөр хуур тоглох дуртай ч өглөө унтмаар санагдаад байдаг гин. Тэгтээ унтмаар санагддаг юм аа. Би зөндөө олон ядарсан. Олон удаа унтмаар байгаа юм байна. Охин маань олон найзтай бүр 121 найзтай гин шүү. Тэгээд би зөндөө найзтай. Одоо хэн 121. За намайг Гэрлмаа гэдэг. Би Монгол Улсын консерваторид суралцаж төгсөөд одоо Дэгис Music School-д 4 жил ажиллаж байна. Номон сундрын хувьд болохоор номон сундар яг 4 настайдаа ирсэн над дээр айгүй жоох ирсэн. За тэгээд өөрөө айгүй сэргэлэн. Тэгээд айгүй нээлттэй хөөхөж ерөөсөө тийм бүрэг хичимхээ тийм юу байхгүй. Багштайгаа айгүй нээлттэй байж чаддаг. Гэрийнх нь болохоор айгүй сайн анхаарч бас тавтуулдаг гэртэн. Тийм хөхт байгаа. Тэгээд ер нь юмыг сурахдаа айгүй хурдан сурж зээжилдэг. Надад ажиллахад бол айгүй амар тийм хөхт байгаа. Төгөлдөр хуураар хичээлснээр болохоор нэгдүгээрт бол баруун зүүн тарих зэрэг хөгжиж байна. Хоёрдугаарт маш юм авхаалт самбаа бас хэрэгтэй. Авхаалт самбаатай болдог ер нь бол. Гуравдугаарт маш их эмх цэгцтэй болдог хүүхэд. Яг л нүуник бидний одоо нөө чихэнд хоногссон дуунуудыг тоглож байхад ямар нэгэн өнгө буруу тоглолоо гэхэд бол бид нар шууд сонсоол өө энэ алдлаа гэж мэддэг шүү дээ. Тэгэж алдахгүй тулд маш олон цагийн бэлтгэл хийн. За тэгээд тэр бэлтгэлийг хийж байхдаа яг эхнээс нь ингээд яг нэг такт бүрийг зөв тоглолцооч байхгүй. Тэгэхээр хүүхэд ер нь бол айгүй эмх цэгцтэй болно. Бодохдоо ч гэсэн юм хийхдээ эмх цэгцтэй болно. Тэрнээс гадна бас нөгөө юмыг айгүй чин сэтгэлээсээ хийж сурдаг юм шиг санагдав. Бид номон сундар охиндоо дараа ирэхэд сайн сурсан байгаарэ гэж юу дахин уулзаад тоглоод морин хуурын сургалтад 2 сар сурч байгаа ануудэр охины бэлтгэл дээр зочлоо. Морин хуураар яагаад хичээллэхэр болсныг нь асуухад Би Монгол хүн болохоор мориор тоглох нь хэрэгтэй гэдэг. Мориор бас хамгийн гоё. Хөгжмийн боловсрол гэдэг бол хүүхдэд байхаас нь маш их олгож явах хэрэгтэй, маш чухал боловсролуудын нэг гэж боддог. Тэгээ хүүхэд одоо хөгжмийн боловсролтой болсноороо одоо ертөнцийг үүсэх үзэл өөрийнх нь хүн болох төлөвшөлд бол асар их нөлөөлдөг гэж боддог. За тэгээд дээрээс нь тэр зам морин хуур хөгжим, үндэснийхээ хөгжмийг сурна гэдэг бол тэр хүн одоо монгол хүн байхаараа бахархах, монголынхаа тэр өв соёлоор бахархах, таньж мэдэж авах үүгээрээ дамжуулаад бусад найз нөхдөдөө бас зөвлөгөө дуурайлах гэдэг үүднээс маш олон талын ач холбогдолтой. Манай ануудаар бол анх эрэхтэй одоо мэдээж жудаад явдаг, жудаагийн хөтлөхөөр бас гар хөл нь бас жоохон юм одоо жоохон тийм баримжаагүй одоо хамаагүй яадаг хэрсэн. Тэгээд одоо бол маш гоё зөвлөрөөд айгүй гоё төсөв төвчээртэй хөгжмөө маш гоё дуургаж багшийнхаа хийснийг маш анхааралтай сонсож одоо маш хурдтай гэж өөрчлөлтөж ахиж байгаа нь бас одоо багш нарт маш их мэдрэгддэг. Тэгээд тэрүүгээрээ бас багш нарт бас урамтай сайхан байдаг гэж хэлж байна. Ануудэр охиноо мундаг хүн болоорой гэж сарын дараа ахин уулзахаар болоод дараагийн хүүхэд рүүгээ яарлаа. Балетаар 2 дахь өдрөө л хичээллэж буй аялгау 3 настай балетчин охид биднийг ирэхэд бэлтгэлээ хийж байлаа. Зитэ. Ой, зитэ, гигээ өшөө.
Айлаа алхаж сэлсэн тэгээд сэвтэсэн бас аасууж чадчихаа. Балетхан бүжиглэхэн таалагдчихж байгаа. Завсарлаар гоё яадаг. Сайн байна уу? Намайг Од Гэрэл гэдэг Хөгжим мужийн коллежийг 2012 оноос 2018 он хүртэл цонхдог бүжгийн хаяг балетын ангиар суралцж төгссөн байгаа. Суралцаа тоогроос балет дээр 2 жил багшилж байна. За яг насныхаа ангиллалд яривал бас өөр яригдана гэсэн. 3-5 настай хүүхдүүдийн ясн бэхжээгүй мөгөөрсөөрөө байдаг болохоор бид сургалтын дээр хамаагүй шахаж сонголт хийлгүүлтгүү. Бид төвчээртэй суулгаад те нуруу цэг те 2 хөлөө жигээд өвдгөө чангалаад гэлээр ялчгүй нэг эхний 3 минут 2 минутанд болоочгүй төвчээр суун гэсэн үг тий. Илүү л уян алуурхай гой зүй мэдрэмжтэй мэдээд сонсгол сайжрахаас гадна бас тий өөрийнхөө биеийг зөв зэгцтэй авч явах байхгүй юу? Эмэгтэй хүн юм чинь мэдээж өөрийнхөө биеийг зөв зэгцтэй авч явна тий. Гадуур алхахтаач тэр орон зай мэдрэмжтэй болно. Энэ заалан дотор ямар хөдөлгөөн дасгал хийж байгаа хийж байгаа тэрнээсээ шалтгаалаад зайгаа авч зогсохоо шалтгаалаад гадуур явахдаа хүртэл чи ард нэг хүн алхаа явж байл тэрийг мэдрээд жон хажууд шавдаг ч юм уу орон зай мэдрэмж сайжрна, сонсгол сайжрна, уян атан болно, мэдээж өөрийнхөө цэвэрч болно тий. Тасгалын хавцыг өдөр болгон угаан тий. Бидний 4 дахь хүүхэд таквондогоор хичээлдэг бэлгүн хүүгийн бэлтгэл дээр зочлоо. Таквондогоор анханасаа л хичээллэхийг хүсдэг байсан түүнээс Монголын ирээдүйн цог золбоог гэрэлтэж байлаа. Би өөрөө таквондод явах сонирхолтой. Төвчээртэй болно. Тэгээд гоё өшөглөн. Надад бол өшөглөх нь гоё. Зөндөө өшгөлдөн штэ. Яг тэгэхэд бас яг амар хүл өвддөг. Намайг Марлахоо гэдэг. Би одоо 21 настай. Виктория клубын дасгалжуулагчаар ажилладаг. Таквондо бол тулааны спорт шүү дээ. Гэтэ шууд тулдахыг заахсаа илүүтэйгээр эхлээд бид нэр хүнийг хүндлэх юмыг заадаг. За нэгдүгээрт хүндэл, тэгээ хоёрдугаарт яг суур бэлтгэлээ заагаад тэгээд гуравдугаарт яг тулааныхаа үндсэн зарчмуудыг одоо заадаг. Тийм учраас бусдын спортоос бол яг хүнийг хүндлэх тийм чадваруудаараа бол маш ингэ ёс зүйтэй өндөр хүмүүс болж хүмүүжж байгаа. Ийхүү төвлөр хураар хичээллэж буй номон сундар морин хуур тоглож буй анууд балетээр сурч байгаа аялгаа охид таквондогоор хичээллэж байгаа бэлгүүн нарын урлаг спортын анхны гарааг нь хүргэлээ. Бид яг 1 сарын дараа хүүхдүүдийнхээ өсөж дэвшиж суралцж хэрхэн шантралгүй хичээллэж буй тухай энэ нэвтрүүлгээрээ дахин уулзах болно. Тэр болтол түр баяртай Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудын маань ирээдүй гэрэлтэй гэгээтэй байгаасай.